үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Баатар хүү хятад судлаач, доктор ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Танд болон үзэгчд олонд өнөөдрийн мэнд төвшүүлье. Баярлалаа. За тэгээд өнөөдөр доктор Витери ярилцах сэдв энд байна. Монгол, Орос, Хятад гурван улсын харилцаа хамтын ажиллагаа ийм сэдвээр ярилцах юм аа. За эхний асуулт. За өнөөдөр одоо амралтын өдөр та ингээд одоо бидний цаг цаваа гаргаад ингээд ирсэн баярлалаа. Та урьдчилан дөнгөж одоо 12 цагт гисэн баха. Дөнгөж одоо Хятадд бас яваад ирсэн байлээ. За эхний асуулт тэндээс эхлэе. Та ямар ажиллаар яваад ирвэ гэж. За Хятад улсад бас өрн хаврын үе цаг ирж барилгуудтай байгуулалт, газар тариалан гэх мэтийн ер нь нийгмийн эдийн засгийн амьдралыг төвчлөлт явуулсан юм бужигнсан цаг үед харж байна. Энэ 14-өөс 16-ны хооронд Ухаан хотод дэлхийн дижитал боловсролын их хурал гэж том хурал болж энэ дэлхийн 73 орны боловсролын байгууллагын төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон том конференц боллоо. За энд миний би бас Монгол Улсын боловсролын сайдтай суг явж оролцож, сайдын орчуулагчаар оролцож том хуралд оролцлоо. Хурал, за тэгээд үзэгслэн, за тэгээд зэрэгцсэн юм дэд формууд олон болдго юм байна. Одоо энэ дэлхийд өнөөгийн цаг үеийн технологийн дэвшлиг боловсролын салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар ялангуяа суур боловсрол, бага дунд боловсрол, танхимын боловсролд энэ дижитал технологийн ололтыг хэрхэн ашиглаж болохоор орон орны туршлагуудаас за судлаачид, цэцэрлэгийн багш, дунд сургуулийн багш нар хүртэл ихтгэл тавьж байна. За дэлхийн олон оронд энэ дижитал шилжилтийг боловсролын салбарт дижитал шилжилтийг хийж байгаа туршлага маш богино хугацаанд ихэд их ариун ихээр хуримтлагдсан байна. Монгол улсын хувьд тархай бутархай суудаг, бид өргөн уудам нутагтай, тэр болгонд дид үтцийн боломж хомс үед бидэнд бас нэг шаардлагатай салбар болвол энэ дижитал боловсролын салбар юм байна гэдгийг бол бид ч мэдээж ойлгож байгаа. Гэхдээ энэ хуралд оролцсноор манай боловсролын салбарын удирдлагууч гэсэн маш цөөнгүй олон туршлагуудыг хүлээж авсан байх. Бид зөвхөн дижитал боловсрол гэдэг бол зөвхөн интернет холболт бол биш юм байна. Интернет холболтоос гадна одоо орчин үед одоо тренд болж байгаа AI-г боловсролын салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар Хятад улсын туршлагууд байна. За дээр нь бусад өөр орнуудын туршлагууд ч гэсэн их сонирхолтой яриа илтгэлүүд тийм конференцийн үеэр болж байгаа үзэсгэлэнгээр ч гэсэн ашиглаж байгаа. Одоо ер нь бол тийм AI явцдаа багшийг оруулж чадах уу? Орлохоор бол ямар хичээл дээр л орлох уу? Үнэхээр хүний сэтгэл зүй зайлшгүй шаардлагатай хичээл үнэхээр боломжгүй. Гэтэл зарим нэг ур чадварын хүнээс үл хамаарах ур чадвар шаарддаг салбарууд дээр ч гэсэн AI-ыг ашиглаад эхэлсэн байна. Энэ бол бас дэвшил. Гэхдээ бид энэ дэвшлээс бид хоцормооргүй байна гэсэн үзэл санааг би бол тэгж л тээж ирлээ. За баярлалаа тий. Тэгээд дараагийн асуулт одоо саяхан энэ Москва хот улсын ялалтын 80 жилийн ой зориулсан тэр арга хэмжээнд одоо Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх албан ёсоор өргөцсөн. За тэдний одоо багийн бүрэлдэхүүнд та ороод ирсэ. За тэр баяр ёслолд оролцоод ирсэн. За тэгээд яг хөө Монгол улс ч одоо ардчилсан улс юм хойно ингээ бид нар бүхэл асуудалд бол иргэд оролцоод санал сэтгэлээ ингээ хэлж идэг л да. За одоо сошиалд ямар тэр үйл явдлын өмнө ямар одоо тийм маргаан гэх юм уу үүссэн гэвэл хөрөлцөх ерөнхийлөгч одоо ийшээ явах нь зөв юм аа гэд нэг хэсэг нь. За нэг хэсэг нь болохгүй яах юм тэр бид нар ч 3 дахь хөршөө гомдооч гэдэг юм одоо нэг тийм. За нэг хэсэг нь тэр Монголын цэрэг тэн жагсах нь зөвөө бид нар холбоотон байсан юм чинь ингээд зарим нь яах юм тэнд тэгээд ингээд ийм маргаанууд явсал да. Ер нь бол тэгээд за албаны хөрөлсөх ерөнхийлөгч маань тэгээд нэгэн урилга авсан юм чинь тэгээд яваад ирсэн. За энэ дээр бол одоо албаны байр суурь яагаад явах болсон юм бол? За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо албаны байр суурьаар яваад ирсэн. За энэ дээр бол яг хуу Монгол улсын 70 80% нь одоо алб
гэсэн одоо асуулт байна. За асуултыг хоёр хаваахад яаж. Эхний юу бол нэгдүгээрт би нэг Москва хотод улс арга хэмжээнд би яваагүй. Яваагүй. За уучлаарай. Хоёрдугаарт тэр Монгол улс болвол иргэн хөрөлсөх биш. Монгол улсын ерөнхийлөгч энэ удаагийн ялангуяа 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох нь мэдээ зүй ёсны хэрэгэ. Бид болвол энэ юу гэдгийг энэ том баяр ёслолын хойморт суух бүр хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажуулах, 20 дугаар зууны өсвөрөнгөө хөгжлийн эхлэлийг тавих, ялангуяа 20 дугаар зууны дунд үеийн энэ улс төр геополитикийн эдрэттэй энэ цаг үед тухайн үеийн нам төрийн удирдлага дан эхэлсэн өдрөөс хойш зөвлөл бот улсын талд, холбоотны талд бат зогсож бид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 20-30%-ийг энэ агуу их орны дайны үед зөвлөл бот улсад тусламж байдлаар өгчээсэн гэх мэтийн ийм Монголын ард түмний чин сэтгэл шингэсэн энэ том ялалтын үн цэнийг бид 80 жилийн дараа чинь бид хуваалцах ёстой. Энэ болвол өнөөгийн геополитикийн энэ эдрэттэй үеийн хуваагдaltaй үл хамаатай зүйл гэж би судлаачийн хувьд тэгж үзэж байгаа. Бид 1955-65 гээд бүхий л энэ тэгш ойнуудад оч холбогдлоо гэж оролцсоор ирсэн учраас миний хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч оролцох ёстой, оролцох нь туйлын зөв. Магадгүй 90 жил, 100 жилд бол бид оролцсоор байх болно. Энэ 80 жил энэ фашизмыг ялсны 80 жилийн ой түүнийг дагсан энэ улс төрийн талаар хилцүүлэг нийгэмдэр хоёр хуваагдаж явж байгаа ч гэсэн бидний арчлалын дархлаа байгаагийн шинж энэ дээр бол одоо хэн нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл улс төрийн талаарх өнцгийг бол бид үл тоогоод бид бол үүнд цааш ч гэсэн оролцоор байх болно. Энэхүү дайны эхлэлээс нь бид бат зогсны хүчинд бид 1945 оны 10 дугаар сарын 20-ны тэр улс тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулах санал асуулга явж улмаар бид хоёр хөрштөн ялангуяа бүгд найрамдах хятад өнөөгийн хятад улсыг тухайн үеийн хятад улсад хүлээн зөвшөөрөгдөх улс төрийн хожлын хүзрийг бидэнд бол бүрэн бат атгасан үйл явдал учраас бид бол энийг улс орны тусгаар тогтнолтой бол шууд хамаатай л үйл явдал гэж бол харж байгаа. Мэдээж хүнд хэцүү үед бид харилцан тусалцдаг байсан. Бид 36 оны харилцан тусалцах гэрээтэй байсан. Энэний хүчинд бид бас салахын голын дайнд бид бас ялт байгуулахад үүрэг оройлтой байсан. Гэтэл үүнээс 10 ерөөсө 6 жилийн дараа үстэй тий. Дахиад ийм дэлхийн том дайнд гэхэд бид байр суурьндээ батал байсан. Тэгэхээр тухайн нам төрийн удирдлагын мэрэгэн шийдвэр байж л гэж харж байна. За ойлголоо. Тэгээд ерөнхийлөгч маань тэр баярт оролцохоос гадна бас Путин ерөнхийлөгчтэй бас албан тийм уулзалт юм уу хилцээр ч юм уу хийсэн байлээ л дээ тий. Тэн дээр яг юу яригдсан бэ? Зөвхөн Монголын хэвлэлд бол гараагүй, Оросын хэвлэлд юу гэж гарсан гэхээр тэн дээр бол Путин ерөнхийлөгч энэ Францтай Монгол улсын энэ нөгөө хамтарсан одоо энэ уран олборлох энэ гэрээний талаар одоо тийм нөхөрсөг зөвлөмж өглөө гэсэн Оросын хэвлэлийн мэдээлэл гарсан. Францууд ч нь бол та нарт бол одоо юмыг чинь л ухаад явна штэ өөр нэг юм өгөхгүй. Бид нар бол одоо бага оврын атомын цахилгаан станд байрж өгч чадна штэ гэсэн ийм нөхөрсөг зөвлөгөө Монгол улсын ерөнхийлөгчд өглөө гэсэн ийм Оросын хэвлэлтээр ийм мэдээлэл гарсан. Энэ талаар таны бодлыг сонсъё гэж байна. Ураны салбарт Монгол Оросын хамтын ажиллагаа их өнөө данжлын түүхтэй. Энэ баг зогсохгүй яваад өнөө цагт хүрж байна. Магадгүй би бол бодохдоо Путин ерөнхийлөгч хөрсөх ерөнхийлөгчийн хоёр талын энэ бол зүгээр албан өргөдгсөн албан уулзалт байсан байх. Ямар нэгэн хилцээ бол хийгдээгүй. Албан уулзалтын үеэр яг тэр үнэтэй давхцаад Монголын зарим хэвлэл дээр ч гэсэн сошиал нэтворк дээр ч гэсэн гарч лээсэн одоо хуучин Марда буюу Эрдэс хот. За үүнийг ашиглахад Оросын холбооны улсын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой, оролцохоо илэрхийлж байна гэсэн ийм мэдээлэлүүд гарч ирсэн. Магадгүй энийг л ярьсан байж магадгүй. Оросын мэдээж одоо юу гэдгийг манайд ураны олон ордууд байна. За Дундгой аймгийн 3 сайхан сумын нутагт байгаа энэ ураны орд дээр Чехүүд хамтарч ажиллахаа илэрхийлээд энэ хавруулсан Монгол Улсын ерөнхийлөгч айлчлалын үеэр энэ талаар бас нэлээд хоёр талын аж ахуйн нэгжүүд
За улс төрчдийн зүгээс ч гэсэн ийм мэдээлэлд унгаж ирсэн. За мэдээж Дорногов аймгийн тэр Зөвчовоо Дулаан уулын орд дээр ч гэсэн орд дээр бол Францууд ингээ бүрийн шийдвэр гаргаа явуулчихлаа. За Доронтод байгаа тэр 3 том ордынхан тэр Мардын орд дээр бол Оросын холбооны улсын зүгээс оролцоё. Яагаад бол одоо энэ цаашдаа ч гэсэн ураны үн улам өсөд явах нь. Мэдээж үн өсөхөөр уурхаа бол эргэлтэнд ордог. Тэгэхээр энэ дээр бол Оросын холбооны улс орж ажиллах боломжтой гэдгээ албан бусаар цөөнгө урд нь илэрхийлж ирсэн. Энэ нь бол албажаад явж байна уу гэж би харж байгаа. За наан байгаа тэр Эмэлт гэдэг орд дээр Гурван булгийн тэр Эмэлт Майнз гэдэг энэ компани нь бол Бүгд найрамд Хятад улсын төрийн өмчт компани оролцоотой энэ төсөл бол дахиад эргэлтэнд орох бас эхлэн тавьж байгаа байх. Ингэхээр бидэнд зөвхөн ганц Дорноговын Арива юуны биш, Ороногийн биш. Дахиад бас цөөнгүй ийм юунууд байгаа. Ордууд байгаа ч үүнийг эргэлтэнд оруулах ийм хандлагууд байгаа учраас энэ Мардын асуудал дээр бол Оросын холбооны улсын зүгээс бас сонирхлоо илэрхийлжээ гэж бол би бол харсан. Тэгэхээр магадгүй энэ бол боломжтой зүйл. Юу гэдгийг нэг орд дээр олуулаа биш. Хэд хэдэн ийм хувилбарууд бол байгаа байх. Бидэнд бас 70-аад оны эхний үеийн туршлага байдаг тийм. Юу гэдгийг содном юуны сайдрын зөвлөлийн дарга үүрэг өгөөд Японуудтай ярихдаа Эрдэнэтийн ордын цагаан суургын нэрийг хэлэхгүй Эрдэнэтийг ашиглуулах гэж байгаа юм шиг Японтай яриа хийж хагаад Эрдэнэт дээр Зөвлөлт улсын зүгээс оруулах хөрөнгө оруулалтыг бас яарвчлуулж байсантай адилхан ийм улс төрийн бас тактикч байж болно шүү дээ Монголын талаас барьж байгаа. Тий, тэгээд би одоо өөрөө чи яриг сая сонсоо бодож илаа энэ маш зөв одоо политик юм байна гэж. Одоо эн чинь нөгөө үндэсний аюулгүй байдлын байнгын 5 улсын чинь 3-ын одоо энэ ураны салбар тэгвэл Монгол улс одоо оруулаад гурвангийн зэрэг оруулаад ирлээ шүү дээ тийм ээ. Тэр Францтай нэрийг ээжлээ, Хятадын талтай яаж байгаа юм байна. За Оросд тэр уран Мардагийн одоо өгөөд явах нь зүйтэй л гэж би харж байна. Ер нь эдийн засгийн үр ашиг нь бидэнд л ирнэ шүү дээ. Албажаагүй ч гэсэн одоо Орос Хятадын оролцоо энэ дээр хуучин одоо юу гэдэг Бүгд найрамд Хятад улсын компани бол одоо хайгуулын лиценз эзэмшиж байсан. За энэ ингээ маргаантай явж байгаа. За бүрэн шийдэгдээгүй. За Мардай дээр бол бүр ордыг ашиглаад том Эрдэс гээд хот байгуулад явж ирсэн Оросуудын туршлага байгаа учраас миний зүгээр судлаач хэдийгээр бүрэн албажаагүй ч гэсэн ийм албан бус ийм чиглэлүүд байгаа учраас тантай бол санал нэг байна. Бид балансыг бариад Монгол улсыг нөгөө инхийг эрхэмлсэн тэнцвэртэй энэ гадаад олон тулгуурт гадаад бодлого болвол ашигт малтмлын салбарт зүй зохистой байх нь бол зөвхөн энэ стратегийн гэж байгаа уран, газрын хор элемент, зис гихмтийн үн цэн нь өсөж байгаа ирээдүйн энэ core технологиг буюу гол тэжээгч энэ критикал металлын салбар дээр бол бид ийм тэнцвэрийг барьж явах нь бол зөв юм байна. Яг үнэтэй. Та бүхэн ижилхэн бодож байгаа байна. За энэ баярын үеэр бас одоо хамгийн гол нь энэ Орос Хятад хоёрын дээд хэмжээний бүр тийм хилцээнүүд болсон юм байлээ. За бүр 20 гаруй одоо тийм чухал хоёр талын чухал баримт бичигт гарын үсэг зурцгаасан байна. Энэ талаар тэгээд бидний одоо монголчуудын хамгийн их сонирхоод байгаа асуудал энэ дундаас юу байсан гэхээр тэр Сила Сибири гэж Сибирийн хүч хоёр тэр хэд амжуулах хоолой Монгол улсад арих үгүй юу гэсэн энэ асуудал баг хариу өгчих болно лээ. Тэгээд энэ талаар таны комментиг сонсъё. За 5 сарын 7-оос 10-ны хооронд Бүгд найрамд Хятад улсын дарга Ши Жинпин Оросын холбооны улсад төрийн айлчлал хийгээд мөн энэ Ялтын 80 жилийн дарга хэмжээнд оролцлоо. За энэ ялангуяа ирсэн өдөр бол ганцаарчсан уулзалт нэг цаг орчим яваад үүнийхээ дараа өргөдгсөн хилцээр бол үндсэн 4 цаг орчим явсан. Энэ бол маш урт үргэлжилсэн. Энэ 8-ны өдөр. 8-ны өдрийн өргөдгсөн хилцээрийн дараа 21 хамтын ажиллагааны эрх зүйн баримтчигт хоёр тал гарын үсэг зурлаа. За энийг би бас нэлээд анхааралтай ажиглаж байлаа. Хоёр улсын хооронд энэ Орос Хятадын хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол Монгол улсын эдийн засаг нийгмийн салбаруудад шууд тусаар нөлөөлдөг. Тэгээ энэ утгаар нь бол судлаачийн хувьд бол анхаарал тавьж бас байнга л ажиглаж байлаа. Гарсан мэдээллүүд олон улсын бусад 3 дахь болон 4 дахь улс орнуудын судлаачдын байр суурийг бол анхааралтай ажиглаж байлаа.
За мэдээж чухал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарч хоёулын дээр тэр хоёр улсын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан хамтарсан мэдээлэл бол за маш урттай 8 хуудас ч үлээ. Тийм маш урттай мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улсын иж бүрэн стратегийн харилцан ашигтай харилцан зөвшөлтсөл бүхий стратегийн түншлийг шинэ нэрэн үед урагшлуулах гэсэн ийм ингэж том явсан маш урт нэртэй. За агуулга дотор нь болвол 5 салбарын маш олон асуудлуудыг ингэж хоёр тал нэгдлээ, санал нэгдлээ, шийдлээ гэсэн ийм маш дэлгэрэнгүй за дээрэс нь ихэнх асуудлыг цэг тавьсан ийм чухал мэдээлэл байлаа. Манай судлаачид энэ мэдээллийг одоо юу гэдгийг Орос, Хятад, за Англи их усүрээс аваад өгнө. Манай судлаачид нарийн уншуул маш олон Монгол улстай хамаатай зүйлүүд бол яригдсан байсан байл. За дээрээс нь ялангуяа энэхүү хамтарсан мэдээллийг боловсруулах шатанд энэ төрийн айлчлалын өмнө бол хоёр тал гадаад харилцааны дэд сайдын төвшөнд олон удаагийн уулзалтыг хийснээр энэ шийдэлд хүрж байгаа байх. Хятад улсын хувьд ч гэсэн дайны дэлхийн энэ үл таамаглах үйс өөрчлөлтийн асар хурдтай энэ явж байгаа энэ үед бас ойрын итгэлт түнш Оросын холбооны улстай харилцаагаа өргөжүүлэхийг бол хүсэж байгаа. Оросын холбооны улсын зүгээс ч гэсэн энэ геополитикийн хүндэр шахалтанд орсон үед эдийн засгийн худалдааны ялангуяа энэ уул уурхайн баялагийг бас экспортлж байгаа гол улс оронтойгоо харилцаагаа улам ойртуулах гэсэн чин хүсэл Оросын холбооны улсын талдж байгаа байх. За ялангуяа өрсөн нэмэгж байгаа худалдааныг дахин өргөжүүлэх ойрын одоо 2 жилийн хугацаанд 300 тэрбум долларт буюу өнөөгийн байгаа 240 тэрбум долларыг дахиж бас 20 гарын хувиар өсгөх бүрэн боломж байгаа гэх мэтийн энэ зүйлсийг бол хамтарсан мэдээллээр Оросын холбооны улсын засгийн газрын дэвтэр сайдын төвшөнд илэрхийлж байлаа. За энэ хэлэлцээрийн үед таны саяхан асуусан хийн хоолойн асуудал бол үндсэндээ нэг тал руу ангараад явчихлаа тийм. Энэ 4-р сарын 14-5-ны үеэр Оросын холбооны улс зугаа хятад элчин сайд Жан Ханри бас мэдээлэл гаргасан байсан. За бид Сибирийн хүч 2 Казахстанаар явах талаар бол одоо бол бодолтгүй. Энэ бол боломжгүй. Байгаль цагуурийн хувьд ч тэр за бусад геополитикийн нөхцөл байдлын хувьд ч гэсэн боломжгүй гэсэн илэрхийлсэн байсан. За энэ бол нэг талын цэг тавьсан. За тэгэхээр одоо бас монголоор дамжих хоолойн асуудал бас байж болох талтай эсэх талаар бас судлаачид итгэл найдвар тавьж байсан. За харин яг үүнтэй зэрэгцээд судлаачид ч тэр Оросын холбооны улсын зарим нэг албаны хүмүүсүүдийн амнаас тухайлбал Оросын холбооны улсын шадар сайд Новакийн үгнээс ч гэсэн тэр бас дурддагдлаа. Хятад улстай хийх энэ Сибирийн хүч 2 хийн хоолойн барилгуудын байгуулалт бол 3 дахь орноо дамжихгүй шууд холбогдох боломжтой гэж хэлсэн. За ингээд судлаад үзэхээр бид бол энэ Сибирийн хүч 2 бол өнөөгийн манжуураар Оросын холбооны улсын өвөр байгалийн мужийн за Пакалскийн энэ бомб манжуурын бомбын чиглэлээр орж ирээд за тэгээд бүгд найрамд хятад улсын зүүн хойд мужийн руу ингэж нийлүүлэгдэх эдийн засгийн улс төрийн ийм дэд үтцийн гэсэн ийм 3 том шалтгаанууд бол энэ дээр их хамгийн их ойртож очиж байгаа юм байна гэж үзэж байна. За хятадын судлаачид бол энийг юу гэж үзэж байна гэхээр за Монгол улсаар дамжуулахаар хэдийгээр ойрхон ч гэсэн барилга бүтээн байгуулалтын явц за дээрээс нь засвар за дээрээс нь жил болгон бараг $1 долларыг Монгол улсад төлөх эдийн засгийн ийм зүйлс байна. За дээрээс нь цаашдаа энэ барилга бүтээн байгуулалтын явцад 3 дахь орнд болохоор 2 улсын биш 3 улсын харилцаа болох нь. За энэ дээр бол хэлэлцээ шийдэл бол дахиад 2 дахин нэмэгдэх юм байна. За хийн хоолойн засварын асуудлыг шийдэхэд дахиад Монгол улстай зөвшөөрөлцөж гэх мэт ийм хүндрэлүүд байгаа учраас ер нь шууд явах. Хэдийгээр 1000 км Монгол улсаар тойрсноос 1100 км холоор тойрч байгаа ч гэсэн манжуур бол хамгийн боломжит сонголт юм аа гэсэн ийм зүйлсийг бол Хонконгийн болоод хятадын судлаачид гаргасан байсан. Оросын холбооны улсын хэвлэл мэдээлэл дээр бол энэ талаар бас цөөнгөө дурддагдаад яриад эхэлчлээ. Манжуурын бүс дээр
байх юм бол бидэнд хятадын дотоодынхаа тээврийг хятад өөрсдөө хариуцах учраас бидэнд бол хамаагүй. Манжуураар байх, Наушк замун үүдээр байх бидэнд бол хамаатай. Бид бол дотоодынхоо л юг барина. Яг транзит хийх тэр шугамал барина. Бид улаан үдээс чит рүү явж байгаа тэр дээгүүр явж байгаа урсгалаас арай доогуур барьчнаа. Бидэнд бол боломжтой гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэлэлцээнд хоёр тал бол хөрсөн хэлэлцээнд хоёр тал сэтгэл хангалуун байгаа юм байна гэж би харж байгаа. Ер нь хэдийгээр бүрэн албчиж энийг зарлаагүй ч гэсэн би бол бараг 180 орчим хувьтай шийдэл рүү явчудаа л гэж харж байна. Тий, би яг энэ асуудал дээр зөвхөн хувь хүнийхээ одоо бодлыг би танд хэлэх үү. Тий, яагаад ингэж энэ чинь анхнаасаа ингээ Монгол улсаар дайруулах ихэд хаттын талд оргуцаад байсан шүү дээ. За тэр яагаад тэгэхээр би зөвхөн хувь хүндээ юу гэж боддгоо гэхээр Монгол улсыг дахиад энэ Оросын энэ колонд өгөхгүй гэсэн одоо Хятад улсын бодлого энд үйлчлэл гэж би тэр дотор боддгийн шүү. Та намайг одоо буруу бодож байгаа бол засаарай. За мэдгүй тэр одоо юу гэдгийг улс төрийн тийм хэтэрхий хараат байдал энэ төр гэдэг талаас нь Хятад улсын байр суурь байсан эсхийг би мэдэхгүй. Гэхдээ эдийн засгийн хувьд бол мэдээж аль болох үр ашигтай гэл сонгох байх. Тийм учраас тэд Манжуурыг сонгосон байх магадaltaй. Яг л эдийн засгийн талаас нь бол худалдаа авах шийднэ. Худалдаа авахч аль хэсгээр оруулж ирэх үү гэдгийг шийднэ. Тэгээ энэ талын шийдэлд бол Хятад улсын нөлөөлөл ингээд явчих уу гэж бол би харж байгаа. Яг уу дээрэс нь Оросын хэвлэл дээр бас гарч байгаа шүү бас мэдээж Оросын холбооны улсын албан ёсны байр суурь биш зүгээр хэвлэл дээр гарч байгаа юм харахаар Монгол улсын 3 дахь хөршийн талаарх бодлогоо хоёр хөрштэй тийм сайн тайлбарлаж чадаагүй юм биш үсттэй гэсэн ийм болгоомжлол бол бас байгаа шүү энэ дээр. Улс төрийн хувьд бол за дээрэс нь техникийн хувьд бол Манжуураар дамжаад явхаар цаашаа юу гэдгийг одоо угаасаа Хармар мужийн Хэйхэ хотоор орж ирж байгаа Сибирийн хүч 1 буюу 50 жилийн 50 тэрбум шометрийн өвчин чадалтай хоолой ашиглалт 60%-аас дээш гараад өнгөрсөн жил 38 тэрбум хүрсэн. За энэ бол нэлээд ашиглалт 19 оноос эхэлсэн гэхэд бол ашиглалт бол их боломжийн сүүлийн 2 жил бол өсөж байна. Дээрээс нь юугаар Сибирийн хүч 2-ыг хэрвээ Манжуураар тавих юм бол дахиад 50 тэрбумын хоолой тавих уу эсвэл 30 багасгахгүй гэх мэтийн ийм сонголтууд руу ирэх боломжтой. Яагаад гэвэл Хятад улсын байгалийн хийн хоолойн хэрэглээ 30 оноос хойш дахиад ер нь яг ижил түвшиндээ очоод 35 он гэхэд айгүй багасах эрсдэлтэй. Яагаад гэвэл Хятад улсын хувьд нөгөө эрчим хүчний хэрэглээнд том зохицуулт хийж байгаа. Өөрөөр хэлбэл нүүрсэн суурьтай эрчим хүч бол 60%. За ногоон эрчим хүч, цөмийн эрчим хүч, нар салхи, за тэгээд байгалийн хийдрэлээ 40 орчим байгаа. Одоо үүнийг бол дахиад 50-аас доош хүрэх ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Хятад улс нүүрсний асар том баядагтай. Нүүрсний баялгаа бас ашиглах нь мэдээж маш их ажлын байрыг бий болгож байгаа. Энэ зүйлсээ бол хадгална. Гэхдээ бид цөмийн бас эрчим хүчний хураагуурын технологи Хятад улсад маш хүчтэй хөгжиж байгаа учраас эрчим хүчийг хурааж хуримтлуулаад дахин ашигладаг. Энэ эрчим хүчний алдагдлыг багасгах талаар Хятад улсын тэр технологийн дэвшил бол асар өндөр түвшинд хүрсэн учраас эрчим хүчний бодит хэрэглээ бол хэдийгээр өснө нэмж байгаа ч гэсэн бас энэ импортын эрчим хүчний их сурвалжаас аль болох бас татгалзах дотоодын эрчим хүчний олон их сурвалжийг ашиглах тархмал энэ их сурвалжуудыг бий болгохлоор Хятад улсын барьж байгаа бодлого бол асар айхтар. Тэд бол нэг улсаас бүр нэг бүтээгдэхүүнээс хараат байхыг бол үнэхээр хүсэхгүй. Хятад улсын бодлогын хувьд бол байгалийн хийн Оросын холбооны улсаас хэдийгээр хоёр хоолой нийлээд 50-50 гэж байгаа ч гэсэн тэд тийм ихээр авахгүй. Тэд бол дээдл нь 20%-ийг л Оросын холбооны улсаас л хангана. Бусдыг нь юу гэдэг нь одоо Дундад Азийн, Төв Азийн шугам, Катар, за Мьянмар гэх мэтийн улс орнуудаас л авах. Энэ чиглэл рүү бол тэд бодлогоо барьж байгаа. Та тэгээд түрүүнд ордлоо. Энэ геополитикийн хувьд одоо энэ хоёр ч бас их ойртоод энэ олон тулгуур за бүр хоёр тулгуурт бодлого энэ төр гэдэг сая тэр баримт бичгтээ бас
тусгасан байлээ шүү дээ тий. Ингээд энэ хоёр ингээд их ойртоод ингээд ирэхээр Монгол улсад бол дандаа ашиггүй гардаг. Одоо бие биендээ нэгээ одоо Монгол улсыг худалдах найр тавьж өгч гэдэг юм уу? Ийм бол түүх байдаг тийм ээ. Тэгэхээр одоо яг ийм үед цаашдаа Монгол улсын маань гадаад бодлого яаж явах ёстой вэ? За мэдээж хоёр том хөршийн ойртолт улс төрийн хувьд бол ойртно гэдэг бол бидний юу гэдгийг гадаад бодлогын геополитикийн тэр тавцсан платформ дээр тоглох зай бол багасж л ирж таараа. Харин эдийн засгийн хувьд энэ хоёр хөрш эдийн засгийн хувьд илүү их интеграцид орж эдийн засгийн хувьд эдийн засгийн харилцаа өргөжүүл мэдээж Монгол улсад тустай. Үгүйдэл Монгол улсаар дамжих Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт улам нэмэгдэх. Магадгүй бид энэ Улаанбаатар төмөр замаа шинжилгээд хятадын талын хөрөнгө оруулалтыг нэмж оруулж ирээд энэ Улаанбаатар төмөр замынхаа хурдыг ачаа тээвэр зөвөрлөх хүчин чадлыг нэмэгдүүлж чадах юм бол энэ бол ашигтай зүйл, ашигтай харилцаа эдийн засгийн хувьд. Одоо Улаанбаатар төмөр замын дундаж хурд нь 50 км цаг ачаа эргэлт бид дээд түвшиндээ 35 орчим сая тоног л зөвөрлж. Гэтэл энэ Хятадаас Европ, хойд Европын чиглэлд явж байгаа ачаа, за Оросын холбооноос Хятад руу явж байгаа ачааны эрэлт бол асар их. Үндсэндээ жилийн 100 сая тонны ачаа байсаа энийг зөөгөөд өгөөч гэхээр бидэнд ачаа хачих боломж алга. Бид нар энэ төмөр замаа шинчилж чадах юм бол бид ийм их хэмжээний ачаа эргэлтийг хийж бид 200 жилийн өмнө байсан тэр тээвэрлэгч буюу одоо Монгол улсын ерөнхийлөгчөнд дэвшүүлээд байгаа тэр транзит Монголоо бүрэн болох маш том зах зээл бол бидэнд байна. Хоёр улсын худалдаа эдийн засгийн хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжрал Монгол улсад бол үнэхээр чухал ашигтай. Тэгэхээр зөвхөн энэ тээврээс гадна бид бол худалдааны одоо бид газар зүйн байршлаа ашиглаад ийм өргөн боломжтой. Бид 200 жилийн өмнө голд нь бид Тэмэнжингээр Оросын хятадын цайг аваачаад Оросын энэ хяхтын бонт руу өргөж өгдөг. Энэ дундаас нь бид бодит эдийн засгийн гадаад валютын орлогыг тэр үед олж исэн баг. Бид 1898 оны хяхтын галлийн мэдгээр 15 сая доллар өрчсөн байхгүй жилийн. Тухайн 15 сая доллар гэдэг бол их мөнгө шүү. Бидэнд ийм боломж байгаа учраас Монгол улсын гадаад бодлого мэдээж инхийг эрхмэлсэн олон тулгуурт хоёр хөрштойг нь тэнцүү харилцаатай гэсэн хоёр хөрш байна. Тэгээд дээрэс нь хоёр хөрштойг гадаад бодлого үзэл баримтлалд онцгойлонд орсон. Хоёр хөрштойг нь тэнцвэртэй бодлого явуулна явуулах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж заа. Тэгэхээр бид хоёр хөрштойг идэвхтэй байх нь бол энэ геополитикийн ийм тааварлашгүй тогтворгүй энэ үед бол бидний идэвхтэй гадаад бодлого бол маш чухал. Энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх онцгойлон манлайж ажиллаж 1921 оноос хойш ерөнхийлөгч хөрсөхийн гадаад бодлоготой барьж байгаа энэ идэвхтэй байдал бол олон талаар бол үр дүнтэй байгааг бол би бол одоос онцлон хэлмээр байна. Өнгөрсөн 24 онд чинь Монгол улсад гадаад харилцааны сайдаас дээш түвшний 22 айлчлал хийгдсэн байна. Ирсэн явсантайгаа нийлээд. Өнгөрсөн жил бол ирсэн айлчлал нь олон, явснаасаа цөөн, явснараа цөөн. Энэ жил бол түүнээс дутхгүй хэмжээтэй. Гэхдээ ирших нь бол олон байгаад байна. Гаднаас зочин ирээд бид гэрийнхээ хоймор суулгаж байгаад ярих бол өөр. Тэр бол хамаагүй өөр ситуац явагдах учраас Монгол улсыг зорин ирдэг гадны төрийн тэргүүнээр хаадууд, за дээрээс нь засгийн газрын тэргүүнээр урд нь айлчил хийж байгаагүй улс орнууд хүртэл одоо Монгол улсыг зорин ирж байгаа гэдэг бол Монгол улсын гадаад бодлого идэвхтэй үргэлжилж бид энэ идэвхтэй гадаад бодлогынхаа хүчээр үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж байгааг л би бас энэ Монгол улсын ерөнхийлөгчийн баримталж байгаа бодлого их зөв чиглэлд явж байгаа юм байна да гэж бол анзаарч байгаа. Ерөнхийлөгч хөрсөхийн хэрэгжүүлж байгаа бас нэг зүйл бол за жил болгон бид Монголын үндэсний бахархал улсын үндэсний баяр наадмаар нэг хаан авчирч байя гэд. Өнгөрсөн жил Бутаны хаан ирсэн. Энэ жил бол Японы хаан. Дэлхийд даяар нэг 47 хаант улс байдаг юм. Бид жилд нэг хаан авчираад байхад Монгол улсыг аль нэгэн улсын ерөнхий сайд биш, аль нэгэн улсын хаан ирнэ гэдэг бол Монгол улсын гадаад сурталчилгаа дэлхийд таниулахад бол онцгой үүрэг ройлтой гэж бодож. Одоо Шведийн хаан бүр онцгойлон Монгол улсыг сонирхсан гэж байгаа байхгүй. Хүш энэ Монгол улсын үндэсний баяр наадам гэж гоё юм болдго юм байна. Тэгээд Европын сэтгүүгээр бол нэг том хэмжээний фестивал юм болдго юм байна гэж ойлгож байгаа. Гэх мэт Швед
ажилтнуудыг хааныг авчрахад бол ингээл хойд Европод Монгол улсыг сурталчлах, зөвөр таниулах, Испани хаан бол бас сонирхож байгаа. За тэгээ манай бидний оршин байгаа зүүн Азад ч гэсэн бас хаан тусууд байгаа шүү дээ. Тайланд, Камбож гээд. Тэгэхээр энэ жил болгоны үндэсний баяр наадмаар аль нэг улсын хааныг бол авчрах нэг зөв бодлого байжээ гэж бодож байгаа. Би танд сонирхуулахад Киргизийн ерөнхийлөгч Жафаров Монгол улсад 23 онд Монгол улсад айлчлаад тэгээд Монгол улсад байхад нь Узбекийн ерөнхийлөгч Киргизийн ерөнхийлөгч рүү залгасан юм байна. Та сайн явж байна уу гэсэн чинь сайн явж байна. Би Монголд ирчихсэн байна гэдгсэн чинь та хаатай нутагт явж байгаа юм байна гэсэн. За баярлалаа. Тийм. За тэгээд энэ ялангуяа энэ Орос хот хоёрын харилцааг ярьж явах үед бол одоо энэ ишхаб гэж байгууллага. За дээрэс нь БРИКС гэдэг энэ хоёр байгууллагыг ярихгүй гэж болохгүй байгаа юм аа. Тийм. Энэ дээр би таны санал бодлыг сонсъё гэж бодлоо. За энэ жил 1996 оноос эхлэн тавигдсан Шанхай 5 гэж яваад энэ зөвлөлт улс бүгд найрамд хятад улсын хоорондох энэ хилийн маргааныг зохицуулах, энхийн аргаар зохицуулах, терроризмтэй тэмцэх гэсэн үндсэн хоёр зорилготой энэ хоёр байгууллага 96 оноос хойш явж байгаад за тэгээд 2001 онд энэ бүрэн энэ өнөөгийн шхаб байгуулагдаад за тэгэхээр Шанхай хотод байгуулагдсан учраас энэ Шанхай 5 сүүлдээ үзэхнэмдээ Шанхай 6 болоод тэгээ Шанхай хамтын ажиллагааны байгууллага болоод ингээд өргөжөөд одоо бас энэ бүс нутгийн хэмжээний бас улс төрийн яриа хэлцээрийн нэг чухал платформ болоод хөгжөөд ирлээ. За ажиглагч 3 улс орн байгаад Монгол улс бол энэ ажиглагч 3 улс орны нэг нь 2004 оноос анхны ажиглагч орн. Өнөө хүртэл ингээд бид ажиглагчаараа л байна. Магадгүй цаашдаа ч гэсэн бид ажиглагчаараа л байх нь зөв байх. Хувь хүний бодлоор бол би бол ажиглагчаараа байсан зөв гэж бодож байна. За Афганистан гээд уран ажиглагчаар орсон. Одоо нөгөө засгийн газар нь тодорхойгүй яг хууль ёсны засгийн газар мөн биш нэргэлзээтэй авчраас ингээд ийм сонирн байдалтай байж байгаа. Беларусь бол одоо ингээд жинхэнэ гишүүн болоод албачаад ч юм уу одоо ингээд ажиглагч орныг болчлоо. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын бас би нөгөө удирдах ажилтны нэг курс улсын. Тэр үнд би Шанхай хотод очиж тэр курст нь сууж Шанхай хамтын ажиллагааны үзэл баримтлал хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой бас нилээдгүй мэдээлэл би бас мэдээлэл бас авч ирсэн 2019 онд. За 19 оны шхаб, одооны шхаб хоёр их тийм арай нэг өөр л санагдаад байдаг. Шхабын гишүүн улс орнууд бие биенийхээ аюулгүй байдлыг хамгаалахад хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн урьяан бол байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр хэрэгждэг. Одоо яг энэ мөчид хэдхэн хоногийн өмнөөс эхэлсэн тэр Пакистан энтгийн асуудал тийм. Хоёулаа шхабын гишүүн. Гэтэл одоо бусад нь ингээд бусад гишүүд нь хараад байж. Тэгээд энэ дэр ямар нэгэн тийм үйлдэл үзүүлэхгүй тийм. Хамт мэдгэлж гарахгүй шүү. Шхабын төвөөс мэдгэлж гарахгүй. Тэгэхээр энэ байгууллагын үүрэг оройл тааруул байна да. Энэ механизм бол нэг тийм хэрэгжихгүй л байна гэсэн би бол дотроо тэгж л бодож байна. Дээрээс нь шхабтай холбоотой ямар нэгэн эдийн засгийн том хөрөнгө оруулалтын эдийн засгийн ямар нэгэн том үйлдэлийг үзүүлсэнгүй. Яг уу яриа хэлцээний платформ байгаа нь үнэ. Том удирдагч нарын уулздаг бас асуудлаа ярьдаг. Жил болгоо уулздаг. Ийм тийм дэд түвшний уулзалтуудыг хадгалаад явж байна. За энэ бол сайшаалтай. Гэхдээ бас энэ альва механизм чинь ингэж нэг амь орж хөдөлмөр л байгаа байхгүй. Энэ дээр их тийм сул байна уу даа л гэж харж байна. Энэ жил шхабыг Хятад улс даргалж байгаа. Хятад улс даргалаад 8 дугаар сарын сүүлч 9 дугаар сарын ихээр Тянжин хотод дэд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаар шийдвэр гараад бэлтгэл ажилд ороод албан ёсоор зарласан. За мэдээж Монгол улсын Монгол улс ажиглагч улсын хүрээнд бол төрийн тэргүүний юм уу эсвэл сандрын тэргүүн төвшөнд бол оролцох байх. Одоогор бол Монгол улсын зүгээс албан ёсны шийдвэр зарлаагүй байна. За шхабын энэ ажиглагчийн статусыг өөрчлөх
энэ дээр та бүхэн статусаа дэвшлүүлээч гэсэн энэ одоо санал хүсэлт гэх үү тийм алийн талаас ирж байгаа санаачлагууд бол манай хоёр хөршийн зүгээс бол манайд ирдгээ. Монгол улсын үе үеийн төрийн тэргүүнээр удирдагч нар энэ дээр маш тодорхой байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Энэ нь бол ажиглагчийн байр суурийг хадгалъя гэдэг. Шхабын хүрээнд бас энэ терроризмтэй тэмцэх, мэдээлэлээ хуваалцах энэ үйл ажиллагаа бол байх ёстой. Энэ нь бол анхны энэ байгууллагыг байгуулсан үзэл санааны нэг. Энэ дээр ч гэсэн бас их сул байна гэд одоо бас зарим Киргиз зүйл шүүмжлэлтэй хандсан тийм зүйлүүд өнгөрсөн жил бол гарч лээсэн. За таны дурдсан энэ дараагийн том механизм бол энэ БРИКС байгаа тийм. БРИКС бол анх байгуулахдаа нэг 5 орн нэгдээд байгуулад тэгээ одоо ингээд хүчирхэгжээд одоо БРИКС элсэгчийн өргөдөл элсэгчний тоо бүр ингээд очрлж шүү дээ. Дэлхийн GDP-гийн бараг 50-аас дээш хувь нь, хүн амынх нь 60% нь маш олон том эдийн засгууд эвлэлдэн нэгдсэн юм том байгууллага болж байна. За бүр БРИКС-ийн банк хүртэл байгуулагдлаа. Хамтын одоо валюттай болох уу гэх мэт ийм санаачлагууд бол маш хүчтэй явж байна. Бид ягаад БРИКС-тэй бас ер нь ягаад ойртож болдгоо гэсэн би бодлоо. Сүүлийн үед бол өнгөрсөн жилээс бол би зарим нэг хэвлэл дээр байхдаа би бас хэлсэн. Ер нь бид БРИКС-тэй ингэж харилцаагаа жаах ойртуулъя. Ер нь яриа хэлцээний түнш ч юм уу зочны байдлаар ч юм оролцдог. Ер нь БРИКС-ийн улс орнууд бол Шхаб бол Аз төвд байгаад байгаа шүү дээ. БРИКС бол ингээд Өмнөд Америк гэдэг янз бүрийн төв улс орнуудын оролцоо байгаа учраас бид илүү их ардчилсан, илүү энэ платформ дотроо ярих яриа хэлцээ бол эрүүл, саруул энэ байдал нь бол илүү юм биш шүү. Шхаб бол Орос хятадын лидершипийн дор явцдаг. Бусад улс орнуудын дуу хоолой хүртгүүл БРИКС дээр бол байдал бол өөр байна гэж би хааж эхэлж байгаа. Тийм учраас бид нар харин ч БРИКС-тэй илүү ойртож БРИКС-ийн хамтын ажиллагаанд энэ платформ дээр бол жаахан улс төрийн хувьд ч дээр эдийн засгийн хувьд ч тоглолт хийвэл яасан бэ гэж би бол бодож байна. За хэдхэн хоногийн өмнө Монгол улсад хятадын их том геополитикч оноолч улс төрч Жин Цанрун гээд хүн ирж илтгэл тавьсан байлээ. Би яар оролцож чадаагүй. Гэхдээ би мань хүнтэй бас уулзаж ярилцаж энэ талаар за та Монгол улсыг юу гэж бодож байна гэсэн Шхабд ороод нэг орсон ороогүй ялгаагүй дээ. Нэг тэгж авч үзчихээ. Тэр бол нэг тийм улс төрийн биш цэвэр судлаачийн үг л байх. БРИКС дээр ч гэсэн за БРИКС дээр тэгээд танайх гол нь идэвхтэй байж чадвал өөр штэ. Бусдаар бол бас л адилхан штэ. Гол нь танаа итгэл шаардсан штэ. Нэрийн бидэнд Шхабд бол итгэвэн гарах ямар ч юм орон зай хомс Шхабд дээр БРИКС дээр бол өөр байж магадгүй гэж бодож байна. За баярлалаа тий. За тэгээд энэ бидний одоо худалдааны гол түн Хятад маань одоо Америк нэгдсэн улстай худалдааны дайн зарлаад эн чинь 2-3 сарч сүйд боллоо шүү дээ. Эн чинь тэрнээс болоод эн чинь манай экспорт хомигдаад нөөцний үн унаад бид чи ураларч штэ. Ашгүй тэгээд тэр хоёр том гүрэн сая нэг юм тохиролцоонд хөрөвшөвдөө гэж ойлгосон. Тэрийг одоо албалжуулсан юм байна уу зүгээр одоохондоо нэг аман тохиролцоонд хүрчээд байж гэнэ үү? Энэ албацсан хоёр улсын Женевт тулсан хоёр улсын худалдааны хэлэлцээр өндөрлсөний дараа хоёр улсын хамтарсан мэдээлэл гарсан 13-ны өдөр хамтарсан мэдээлэл гарна гэдэг бол энэ аль бисны байр суурьлаад ингээд явчих. За хоёр улсын худалдааны байн болвол тарифын дайны хэлбэрээр худалдаач болно шүү дээ тийм. Тээвэр, логистик, зөвшөөрөл, такс гэдэг ч юм уу тийм. Тарифын хэлбэрээр энэ өрнсөн энэ худалдааны дайн сүүлдээ бүр утгагүй байдал болж эхэлсэн л дээ. Тэгэхэд юу гэдгийг 125 сүүлдээ 245 гэдэг сүүлдээ бүр утгагүй хятадын тал бол энэ дээр за одоо бид нар ачаал хөдлөл өгөхгүй хариу мэдээлэл өгөхгүй тэгээ та цаашдаа ингээ 8 зүрх нэн үү яа нь хамаагүй. Тэгэхээр Америк нэгдсэн улсын зүгээс бол үнээс илүү удаан тисч чадахгүй л дээ. Нөхцөл байдал бол Америкийн л охиролтой байгаа учраас тэгээ сүүлдээ үнэхээр одоо Америкийн засгийн газар шийдэл гаргасан байх. За одоо яриа хэлцээнд сууя. Одоо алийн болго ирэх хөвч ингэхүү гэдэг. Хоёр улсын хооронд худалдааны дайны худалдааны дайн
Энэ бол Америк хятадын асуудал биш болоо. Энэ бол дэлхийн худалдааны дайн болоо өрнөсөн байхгүй. Дэлхийд дээр худалдааны дайн болов одоо сүүлийн 200 жил 4 удаа болж байгаа байхгүй. Америк, Францын, сүүлдээ Америк дэлхийн Америк, Европын байсан бол одоо бол Америк хятадын Америк дэлхийн худалдааны дайн болоо. Энэ чинь Америк нэгдсэн улс бол дэлхийн бүх улс оронд тарифа нэмсэн. Одоо Монголд хүртэл ингээл 10% нь ойлгож байгаа тийм. Нөгөө тийм учраас бол энийг зөвхөн хятадын гэж бол харж байна. Өрөөсгөл юм байна. Ер нь жил болгон өснө нэмэгдээд хамгийн дээд түвшиндээ 760 тэрбум доллар төрж байсан энэ худалдаа яагаад 660 болов гэдэг дээр за дээрэс нь энэ буураад ирэх юм бол худалдааны дайны энэ нөлөө бол хоёр улсад хэрхэн жинд харах уу гэх мэтээр олонтон Америкийн улсын зүгээс бол тооцож үзсэн баг. Тэгээд Америкийн улс өөрсдөө хүлээх хохирол нь бас үнэхээр их байсан учраас яалтчгүй яриа хэлцээрэл бол орсон байх. За хятад улсын хувьд ч гэсэн тодорхой хүрээнд бол бас маш том хохирлууд бол авч байгаа. Экспорт нэлээдгүй хэмжээний экспорт чинь 430 тэрбум долларын экспорт Америкийн улс руу хийдэг. Энэ бол том хэмжээний цогцолтонд орох эрсдэл бол байсан учраас хятад улсын зүгээс ч гэсэн бас энэ яриа хэлцээр суусан байх. Гэхдээ энэ хоёрыг яриа хэлцээр хийж 90 хоногийн хугацаанд тарифан 10% руу хүргэе. Түүнээс шууд патгээд маргааш нэгээгүй шүү дээ. 90 хоногийн хугацаанд 10% хүргэе. 24% татварыг түр байлгажээ. Аль аль нь байлгажээ. Одоо бол 10. Тэгвэл хоорондоо муудалцаад ирвэл нөгөө 24 гаргаад ирнэ шүү гэсэн аль аль нь. Тэгэхээр яг ч 10% болчоогүй юм байна. 24% бол цааш нь яаж. Гэхдээ гол шийдэл бол 50-ны асуудлаас болж энэ яриа хэлцээр өрнөсөн байх. Хэн буулт хийсэн байх. Америкт Тайванд байгаа энэ хагас дамжуулагчийн үйлдвэрийг эн чинь багаар Америкийн улс руу шилжүүлээд ер нь чинь ихэнх нэгдийн хоёр том хоёулаа Аризона нөгөөх нь Невада руу шилжчихлээ тий. TSMC нөгөөх нь United тэр хоёр нь ингээд Америк руу шилжээд тэгэхээр чин Тайван юугүй өндөр технологийн хоёр үйлдвэргүй л одоо чип хагас дамжуулагчийн үйлдвэрлэгөө болчвол одоо Тайван юу болох вэ тий. Гэдэг энэ ач холбогдол нь бол буураад ирж байгаа учраас Америкийн тал дээр буулт хийсэн юм байна гэж би харж байгаа. Америк Тайваны асуудалд бол за ингээд нэг зурлахаан болий. Тэгээд таад өөрсдөө уучраа хол гэдэг ч юм уу ийм чиглэл рүү явчих уу гэж бол харж байгаа. Хоёр том гол юу гэдгийг дэлхийн хоёр том үйлдвэрлэгч энэ хоёр нийлэл дэлхийн юуны хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн бараг 40 30% нөхгүй. Тийм учраас Америк бас 50-ны асуудал дээр тодорхой хэмжээний буулт хийсэн юм байна. За мэдээж хятад хариуд нь бол буулт хийсэн байх. Юу гэдгийг Америк нэгдсэн улсын бондыг хятад улсын чинь 700 гаруй тэрбумыг тэр маань Америк хятад худалдаад авсан байгаа. Энэ дээр таад нэмээд нэг 200%-ийг худалдаж аваач гэж Америкийн зүг төсөл тавьсан байх. Энэ дээр хятад улсын засгийн газраас бас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж Америкийн бондыг худалдаж авч Америкийн эдийн засгийг хүнд үед нь бас дэмжлэг болооч гэсэн ийм хэлцээр бол явагдсан байх. Магадгүй энэ бол мэдээж ширээний цаана. Хоёр улсын Америк нэгдсэн улсын инфляцийн ийм хүнд өсөлт, за дээрээс нь батлан хамгаалах зардлын өсөлтөнд зэрэгт бол энэ цайлшгүй гадны том хөрөнгө оруулалт хэрэгцээтэй учраас бас ялангуяа ойрын хугацааны шок эмчилгээнээс гарахад бол хятад улстай хийх худалдааныхаа шийдэл төрж энэ тарифа хөнгөлөх. За дээрээс нь хятад улсын засгийн газрын зүгээс энэ дэмжиж бонд авах зэрэг нь Америк нэгдсэн улс туйлын хэрэгцээтэй байгаа л зайлшгүй зүй эснэл харагдаж байгаа чинь нэг үе бараг 1.80 долларын бондыг хятадын засгийн газар эзэмшиж байсан. Тэгээд энийг багасгаад 800 болоод ирэхлээр Америк эдийн засгт хүн тулгараад нодны Блинкен ирээд та нар ингээ 150 тэрбумыг авчихаач гэсэн үсэлтэй явтана. Хятадын зүгээс бондыг авахгүй гэсэн. Энэ бол бас том цохилт болсон л доо. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн хятадын асуудал биш, дэлхийн худалдааны асуудал болоод одоо бусад улс орнууд ч гэсэн чинь Америктэй худалдааныхаа энэ тарифа хэлцээрээ хийгээд бараг ойчилж шít. Тэгээ ягдгүй Америк нэгдсэн улс бол дэлхийн том хэрэглээний эдийн засгтай улс орн. Нэг том үйлдвэрлэгч бас биш, том хэрэглээний эдийн засгтай улс орн учраас худалдаа авалт их хийдэг. Энэ дээр бол дэлхийн том үйлдвэрлэгч улс орнууд бол Америк руу иман борлуулъя зарыг гэсэн чин хүсэл байгаа учраас энэ худалдааны тарифын хэлцээр дахиад бусад улс орнууд дээр бол жишг болоод явах байхаа.
Тэгээд энэ болгоны үр дүн тэгээд одоо энэ унаатайгаа нүүрсний маань үн жоох өсөж бид нар бас нэг одоо хэвийн хэмжээнд очиосоо л гэж иргэн өнөөхөө хувьд харцсан. Тийм шүү дээ. Одоо нүүрсний экспорт нэгдүгээр улирлын байдлаар нүүрсний экспорт түүнээс шалтгаалаад төсвийн орлогын тасалдлуулсан чинь 1.80 даваад явчихлаа. Бид маш өндөр төсөв тавьсан 33 их 80-ийн төсөв тавьсан. Хэдийгээр зарлага орлого нь 1921 оноос хойш анхудаа гэж байгаа шүү дээ. 1921 оны Монгол улсын төсөв 1.2 сая төгрөг, 1.2 төгрөгийг зарлага орлогыг тэнцвэ байсан. Тэрнээс хойш 100 жилийн дараа анхудаа төсвөө мөргүүлж үзэж байгаа. Цаашдаа харин засгийн газрын байр суурь бол их туйлын зөв гэж харж байгаа. Цаашдаа ерөөсөө алдагдaltaгүй төсөв батлна. Хэрвээ алдагдaltaй байх нь Монгол улс ерөнхийдөө хориг тавина. Одоо цаашдаа бид энэ нэгэн яралтай төсвийнхөө тодтголыг яаралтай хиймээр байгаа. Бодтойгоор цаашдаа 2 дугаар улирал дундаа ороод дууслаа. 2 дугаар улирал дахиад төсвийн алдагдал нэмэгдэх энэ экспорт, нүүрсний экспортоо саарах юм байна. Монгол улсын гол экспортын нэрийн бүтээгдэхүүн болсон энэ нүүрсний салбартаар ирж байгаа шок магадгүй 26 оны 2 дугаар хагас хүртэл үргэлжлэх ийм хүндрэлтэй бодит нөхцөл хят улсад үүссэн байна. 5 толгойн бүлэг ордоос гашуун сухатын чиглэл тавьж байгаа төмөр замын төгсгөлийн хэсэг дээр байгаа Монгол хятадын хил дамжсан төмөр замын гүүрэн гарцын төмөрцөн зам гүүрэн гарц. За дээрээс нь энэ хилийн төмөр замын хилцээрийг амьлуулах нэн чухал 2-3 том хилцээ өнгөрсөн сард явагдлаа. За миний хувьд яг энэ хилцээрт гар бичлэл оролцож орчуулагч ажилласан учраас бол харцсангүй мэдээлэл ойр байгаагийн хувьд нүүрсийн салбарын хят улсын дотоодын хэрэгцээний бууралт. За дээрээс нь бас гадаад орчин саяын хилдэг энэ Америк нэгдсэн улсын энэ мэдээж Америк хятадын нүүрсийг авахгүй гэж хэлээгүй ч гэсэн Америк нэгдсэн улсын бусад бараа нь зарим нэг бараа бүтээгдэхүүнээр тавьж байгаа хоригуд эдийн засгийн идэвхжлийг ингээд сааруулчихсан учраас яг дагалдаад орон сууц. За тэгээд гангийн үйлдвэр, коксийн үйлдвэрүүд төр л зүй ёсны бууралтууд ирж. За дээрэс нь бас бодлогын зарим нэг асуудал дээр айлын талтай бидэнд бол яриа хэлцээгээ дахиж үргэлжлүүлэх. Ялангуяа тэр бомбын бүсдээр байгаа 4 сая тонны агуулгыг өргөдгөх. Тэгвэл одоо агуулга дүүрчээд нэг л агуулгатай тэр агуулга дүүрчгээрээ эндээс татаа авах байхгүй болчиход одоо ингэ овоорчод байгаа байхгүй. Хуучин энэ 21 оноос өмнө бол яажсэн бэ гэх нэг овоолго нь Монголын тал дээр тэр цагаатан дээр овоолго усч баг 10 сая тонн болчихсон. Одоо тэнд овоолго байхгүй. Цаана айлын тал дээр овоолго усч 4 сая тонн. Тэгэхээр энэ агуулгыг өргөдгөх гэж аль болох юугаа энэ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага бол бидэнд байна. Үнэхээр Монгол нүүрс хэдийгээр энэ салбар бид ингээд түүхийгээр нь л бид одоо үндсэндээ бараг 100 жил тий олборлоод за дээрэс нь экспортлоод 21-2 жил болчихлоо. Бид алийн болгон бас энэ түүхийгээр нь экспортлдог байх юм бэ? Бидэнд бол бодох зүйл байна. Бид одоо 21 дугаар зуун болчиход байна. Бид ингээд боловсролт хийж, нэмээ өртөг шингээж, боловсролтын төвшингээ дээшлүүлэх юм бол хятадын зах зээл дээр одоо зарим баяжуулсан за дээрэс нь маш сайн боловсруулсан ангилсан нүүрсний үн бол тэгж айгүй 40-50%-аар унаагүй байгаа. Бидэнд болвол бас өөрсдөө анализ хийгээд зүгээр утгаал өгдөг гэсэн биш. Ингээд бас боловсруулаад энэ зах зээл дээр өрсөлдөхгүй болвол энэ том зах зээл бол биднийг тэр болгон шингээж чадах уугүй юу гэдэг бол их ирээдүй их өөр болж байна. Энэ дээр манай нүүрсийн салбарын олборлогч тэр ягаад гэвэл Эрдэнэс тавталгай Монгол улсын засгийн газрын харьяа байгуулах учраас засгийн газар ч гэсэн бас анхаарал тавьж энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хийх зүй ёсны шаардлага гэдэг энэ том хэлцээрт ажиллаж ясан үед бол надад төрсөн мэдрэмж. Цаашдаа энэ нүүрсийн салбар бол мэдээж Монгол улсын чухал эдийн санхүүгийн орлогыг бүрдүүлэгч байхын хувьд бол бид энэ тээвэр логистикийн сүлжээн дээр ч гэсэн бид зөрөгтэй шийдлүүдийг гаргаад зарим нэг юм юуны бичиг баримтын ч юм уу хүн суртлуудаа багасгачмаар байгаа байхгүй. Одоо жишээ нь одоо байгаа зүгээр ганцхан жишээ байхгүй. Одоо жишээ нь угаах буюу баяжуулах үйлдвэр дотоодын уурхаагаас Монголын дотоодын уурхаагаас нүүрс худалдаж авах та биржээр худалдаж авах гэж байгаа.
За гэтэл биржийн хууль дээр яаж юм гэхээр хил нөхцөлтэй хүргэж өгнө гэж байгаа. Тэгэхээр ч яг томлохоос нүүрс аваад хил рүү аваачаа буцааж оруулж ирээд угаах болж байгаа юм уу. Гэхдээ ийм зохицуултын ийм нүүрсний нэмэн үртгийг шингээх энэ чиглэл рүү дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадны хөрөнгө оруулалттай компаниудыг ч гэсэн дэмжлэг эрх зүйн талын дэмжлэгүүдийг үзүүлж ажиллах ёстой юм. Зөв тий. За та тэр 3 минут үлдсэн байна. Би сүүлийн асуулт асууя. Энэ засгийн газрын шадар сайд дор чанд одоо нэгэн ажил амжуулаад байна уу гэж би хараад байгаа. Өөрийнх нь тэр сошиалоос ингээ мэдээлэл авахад энэ Арабын улсуудтай нэлээ ярилцаж энэ ногоон эрчим хүчийн талаар том хөрөнгө оруулалт татахаар ярьсан байна. Хятадын компаниудтай яриад тэр нөгөө цэнийг нөөцлөх тийм юмнууд ярьсан байна. Ингээд энийг бүгдийг одоо их том дүнтэй ийм хэлцлүүд хийгдсэн байна. Тэгээд тэрийг гол нь хятад экспортлох ийм яриа хэлцүүд явж байгаа юм байлээ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна? За хөрөнгө оруулалт нь орж ирээд яг хийгдэхээр нь хийжээ л гэж харъя тий. Зүгээр яриа хэлцээ MOU бол байж болно. За окей байж болно. Гол нь бид бодитоор энэ хөрсөн дээр бас буух цаг хугацаа хэрэгтэй байна. За хятад улсын хувьд бол эрчим хүчний дутагдaltaй байгаа нь үнэ. Бидэнд эрчим хүч худалдах том зах зээл байна уу байна. Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг хятад улсаас бараг 2 дахин хямд байгаа нь үнэ. Тэгэхээр бидэнд бол бас өргөн боломж сэргийгч эрчим хүчин дээр эрчим хүчний бодит өртгийг хямдруулж чадах юм бол хятад улсын зах зээлд өрсөлдөх зүй ёсны боломж байна. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг анхаарахгүй дахиад улс төрийн шийдэл явна. За манайд үйлдвэрлэсэн эрчим хүчийг яг баталгаатай худалдаж авна гэсэн хятад улсын засгийн газрын шийдвэр одоогор байхгүй. Тэгээ бид бол зүгээр яг хуу ингээд мөрөөдөлтөд төсөөлөлөө хөтлөл яваад байгаа. Уучлаарай би таныг тасалчих. Тэр нөө харьбинд нөгөө энэ хил олуулалтын гэрийг зурх чинь хятадын ерөнхий сайд бид нар танахаас эрчим хүч авна гэж хэлүүлчлээч үлээ манайхан нэг тэгж яриад байсан. Бараг гарын үсэг зурулчлаач үлээ. Гарын үсэг зураагүй ямар нэгэн байдлаар худалдаж авна гэдэг ингээд тэдэн жилдээ ам байдлаар ярьсан байгаа. Тэгээ ам байдлаар ярьсан. Гэхдээ энэ яг цаасан дээр байгаа хоёр улсын засгийн газрын хилцээ хийгдээд хилцээр болж зурагдаад ингэх бол энэ зайлшгүй бас энэ дээр хугацаа байгаа. Энийг бас ингэж яахан одооноос л ингэж эрчимжүүлэхмээр байгаа. Хоёрдугаарт бид сэргээгч эрчим хүчний өртөг хятадын зах зээл дээр өрсөлдөхэд хэр боломж байна гэж маш сайн судлах ёстой юм байна. Бидэнд нүүрсэн суурьтай эрчим хүч бол зайлшгүй энэ бол гарцаагүй хямд байгаа. Хятад улстай харьцуулахад сэргээгч эрчим хүчний технологи дээрээс нь тоног төхөөрөмж эдгээр зүйл бид дахиад хятадаас л авч байгаа. Ер нь дэлхийд даяар хятадаас авч байгаа. Хятадаас аваад энд үйлдвэрлэл одоо эрчим хүч болгоод дахиад экспортлоход тийм хятадын зах зээл дээр өрсөлдөх үе хямд байж чадахгүй гэдэг л их асуултын тэмдэг байсаар байна. Бидэнд бол төсөөлөхөд бол үнэхээр аюул найсхан. За бид маш их салхитай, маш их нартай, энэ хязгааргүй үнэгүй нөөцийг ашиглаад бид экспортлоно гэж байгаа боловч тоног төхөөрөмж, технологи, тэр горим, дээр нь дамжуулах шугам, дээрээс нь хятадын хойд бүс бол хятадын эрчим хүчний хамгийн дутагдaltaгүй, хамгийн одоо эрчим хүчээр баялаг газар. Яг манай экспортлоход байгаа газар маань. Тэгээд шугамын алдагдал хэр байх уу? Гэх мэт энэ тооцоолох зүйл их байна. Тэгэхээр бид мэдээж ажил хийж байгаа энэ шадар сайд дорж хандын хичээл зүтгэл бол зүй ёсны бидэнд ил харагдаж байна тийм. Бид Америк нэгдсэн улсын за дээрх Арабын компанитай 2 тэрбум долларын санамж жижиг байгууллаа гэж байна. Гэхдээ бид маш тооцоолох хэрэгцээтэй байна. Хаана барих уу? Тэгээ өмнөний говьд барих уу? Сүхбаатарт барих уу? Эрчим хүчний хятад эрчим хүчний сүлжээг өвөр Монголд байгаа эрчим хүчний сүлжээг зөв тооцох хэрэгтэй юм байна. Өвөр Монголын эрчим хүчний сүлжээ хоёр хуваагдсан байгаа. Энэ сүлжээнүүдтэй ярилцах нь ягаад гэвэл сүлжээ бол бие даасан том эрх мэдэлтэй, том худалдаа авах эрх мэдэлтэй учраас зөв сүлжээндээ нийлүүлэх нь чухал байна. Зүүн Монголын хаах уу, баруун Монголын хаах уу гэдэг. Гэх мэтийн ийм технологийн тоног төхөөрөмжийн үн, за дээрээс нь худалдаа авах үн их чухал байна да. За ойлголоо. Тийм манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна.
За. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай студид сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Таны цаашдын судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.